Архимедийн хүч. За бид ангидад туршилтыг үл хийсэн байгаа. За тэгээ хий ба шингэн өөр дотроо орсон биеийг доороос нь дээш нь түлхдэг. Ингээд түлхсэний улмаас биеийн жин агаарт байснаас усанд орохлоор багасдгийг утсан. Харин биеийн масс тогтмол байна. За энэ зурган дээр юу болсон бэ гэхлээр за харагдтаа энэ ихц доош энэ биеийн жин 216 ньютон. За тэгээ энэ дээрээс нь F2 228 ньютон хүчээр дарж өгч байна. Биш өргөчж. За тэгсэн эндээс 148 ньютон доошоо чиглэж, эндээс 80 ньютон хүч дээшээ чиглэжээ. За тэгэхээр бидний яг одоо 7 дугаар ангийн хэмжээд бид нар хичээл үзэх хэмжээгээр хэмжээнд энд анзаарах зүйлүүд ерөөсөө бидний энэ Архимедийн хүч хий ба шингэн өөр дотроо орсон биеийг ихц дээш нь түлхэх хүчийг Архимедийн хүч гэнэ гэж бид зөвхөн энэ дээр төвлөрье. Дараагийн бидний төвлөрөх ёстой хүч аль юм бэ гэхээр энэ биеийн жин. Энэ биеийн жин ихц доош. За тэгэхээр энэ биеийн жин энэ усанд ороод багасна. За энэ одоо тэрийг дараагийн дээр үзнэ. За одоо дараагийн слайдн дээр юу байна вэ? За энэ би усан дотор энэ шоо илэрхтэй бие хийсэн байна. Тэгээд яг энэ тал талаас нь гарч өгнө гэсэн нь бидний бас төвлөрөх ойлголт одоохондоо биш. Бид одоо ерөөсөө л дээш нь энэ Архимедийн хүч үйлчилж өгнө. Энэ биеийг уснаас дээш нь Архимедийн хүчтэй түлхэж өгнө гэсэн энэ дээр төвлөрнө. За дараагийн слайдн дээр энэ их чухал слайд байна. За энэ агаартлууд энээр 8 тонн жинтэй байсан. Энэ биеийн жин 8 тонн байсан. За тэгээд усанд энэ биеийн эзэлхүүний 3/1 л дүрэгдсэн байна. Бусад хэсэг нь дүрэгдээгүй байна. Яг энэ хэсгээр дүрэгдсэн байна. За тэгэхээр энэ биеийн жин 8 тонн масстай байсан биеийн жин 767 тонн болж багасжээ. Гэхдээ 767 тонн болж багасж шалтгаан юу вэ гэхээр энэ бие ихц доош чиглэх өөрийн агаарт 8 ньютон гэсэн жин хэвээрээ байгаа боловч түүний дороос нь дээш нь түрэх Архимедийн хүч үүссэнтэй холбоотойгоор агаарт биеийн жин усанд багасж харин биеийн масс нь хэвээрээ 8 тонн гэдэг чинь 800 кг масстай бие юм байна л да. За дараа нь болсон чинь биеийн тал хувь нь усанд оржээ. Шингэнд дүрэгдсэн байна. Миний тал хувь. За тэгсэн чи одоо бас биеийн жин багассан байна. 767-аас нь 7.67 ньютонээс нь 7.5 тонн болж багассан байна. Энэ Архимедийн хүч нь энд тэгэхээр нэмэгдсэн. Тэгэхээр эндээс энэ зөрүүг нь яаж Архимедийн хүчийг яаж олох юм бэ гэхээр за хамгийн ихний ээлжинд энийг сая дөлгөөнөө асуулаа. Тэгээ багш нь намайг бас дөлгөөнөө асууж явахад яаж хариулахгүй байх вэ? Хариулж өгье. За тэгээд F Архимедийн хүч нь том ус хүч нь Архимед гэдэг чинь хүний нэр. Энэ Архимедийн хүч тэнцүү. За энэ биеийн агаарт байсан жингээс буюу өөрийнх нь үндсэн жин гэсэн. 0-оор тэмдэглэж юм. Энэ биеийн үндсэн жингээс нь энэ усанд байгаа жинг хасаад өгч. Үндсэн жингээс энэ биеийн усанд байгаа жинг хасчихна. За тэгэхээр эхний тохиолдолд энэ жинг хасаад
гаргаад өгчин. За тэгэхээр эхний ээлжинд энэ агаарт хүчин хэд гарах вэ гэдгийг та бүхэн тодорхойлж чадна хүүхдүүдээ. Тэгвэл эхний зурган дээр тэгэхээр өөрийнх нь байгаа чинь бол 8 тонн дээр 8000 кг 8000 кг-ыг 10-аар үржүүлэхээр юу гэсэн үг вэ? 80,000 ньютон гэсэн. За та бүхэн энэ жин шилжүүлэхийг мэдчихэж 80,000 тонн 8,000 кг-ыг 10-аар үржүүлээд 10 кг-аар үржүүлээд. За энэс хасах нь 767 гэдэг чинь 7670 ньютон. За тэнцүү энэ хэд болох вэ? 330 ньютон хүч маань бол Архимедийн хүч болж таарах нь эхний зурган дээр. За хоёр дахь зурган дээр энэ биений эзлэхүүн ихссэн. За тэгээ хоёр дахь зурган дээр мөн энэ үйл ажиллагаа дахин давтагдана. За тэгэхээр юу болох вэ? Хоёрсон. За 7500 болсон. Тэгэхээр Архимедийн хүч хэд вэ? Архимедийн хүч нь 500 ньютон. За яагаад гэвэл энэ бид нэг төрөгдсөн энэ усанд орсон хэсэг нь эзлэхүүн ихсээд байгаа. Тэгэхээр эндээс ямар дүгнэлт гарах юм гэхээр Архимедийн хүч нь тэр шингэнийхээ нягт тэр төрөгдсөн усны жин төрөгдөж гарсан асгарсан усны жин буюу биеийн өргөцсөн эзлэхүүнээс бас шууд хамаадаг. За одоо энэ 7000 тонн болсон. Тэгэхээр энэ бол энийг хасаад Архимедийн хүч нь 1000 ньютон болж гисэн. Ийм учраас энэ би усанд бүрэн дүрэгдээд ирэхлээр Архимедийн хүч ихссэн. За тэгвэл Архимедийн хүчний гэж үг ойлгох юм гэхээр тэр агаарт байгаа өөрийнх нь бодит жингээс усанд байгаа жинг хасглаад тухайн биеийг ус ямар хэмжээгээр түлхэж байгаа вэ гэдгийг олох нь энэ Архимедийн хүч болох нь. За одоо тэгээд дараа нь тэгээд бид нар Архимедийн хүч олох тухай ингээд үзлээ. Одоо бол Архимедийн хуулийн тухай ярив. За Архимедийн хууль нь юу гэх вэ гэхээр за хий ба шингэн өөр дотроо орсон биеийг эгц дороос нь дээш нь түлхэж өгдөг. Энийг л Архимедийн хүч гэнэ. За тэгэхээр Архимедийн хүчийг Архимедийн хуулиар олно. За тэр нь энийг шингэний нэгт гэн шүү. Монголоор энэ шингэн гэж заавал усан дотор байх биш. Тосон дотор байж болно, керосин, бензин дотор байж болно. Олон янзын дотор байж болно. Танай энийг үржих нь хөдийн хүчний тогтмол G үржих нь биеийн эзлэхүүн. Биеийн эзлэхүүн буюу энийг бид нар ингэж ичнэ энэ бичгээд за энд нь монголоор бичнэ. За төрөгдсөн шингэн тэшин
энтэй тэнцүү. Тэгээ энэндээ орлооч. Тэгэхээр энэ тохиолдолд жишээлх юм бол одоо ингэж үзээ л да. За эхний тохиолдолд энэ биеийн 3-1 орсон. Хэрвээ энэ биеийн эзэлхүүнийг одоо юу гэдгийг эзэлхүүн за яг бодоход амраар эзэлхүүнийг 1 м куб гэж бодъё л да. Багцаагаар нэгтгэхтэй бий гэж бодъё те. Тэгэх юм бол одоо энэ маань усанд орсон учраас 1000 энд одоо бид нар нягтыг мэдчих гэж байгаа. 1000 кг-ыг үржих нь 1000 кг-ыг үржих нь килограммыг хуваах нь метр куб. За энд яг бодтой яг хэмжээ хийж өгч байгаа шүү. Тэгээд метр куб. За энд үржих нь за энэ G чинь тогтмолтой байдаг. 981 нуйтныг хуваах нь килограмм. Энийг та бүхэн адилхан бус 6 дугаар ангийн физикээр юу гэдгийг үзсэн байгаа үү? За одоо биеийн эзэлхүүн үржих нь энэ усан дүрэгцэн биеийн эзэлхүүнийг бичнэ. Биеийн эзэлхүүнийг бичнэ. За энд үржих нь за энэний эзэлхүүнийг 1 м кубээр авах гэж бодсон. Тийм ээ. Тэгэхээр энийг үржих нь энэ тал нь орсон учраас нөгөө 3-1 нь орсон учраас энд юу гэсэн үг вэ? 3-3 энд 1 м. 1 м. За чи ингэж энийг бодоод нэг тоо гарчлаа шүү дээ. Цааш нь чи өөрөө энэ хичээлээ бацтгах цагаар тулд юу болох вэ гэхээр энийг чи өөрөө бодох хэрэгтэй болно доо. Энд тэнцүү юу болох вэ? За энэ за энэ ойролцоогоор 10. Тэгэхээр 1000 чиглэл 3-ны 10,000 ньютон грамм. 3-ны 10,000 ньютон. За Архимедич 3-ны 1-ийг орсон тохиолдолд ийм байх нэ. За тэгэхээр энд ингээд ойролцоогоор тоо гараад чинь тий. За дараагийн тохиолдолд яах вэ гэхээр дараагийнх нь одоо биеийн тал нь орсон байна. Тэгэхээр 3-ны 1 нь орсон багт ийм байсан ч одоо биеийн тал хоёр нь орсон байхад энэ тоо одоо бүгдээрээ нэг 2-ны 1 болчихно. За 2-ны 1 болохоор 10,000-ыг 2 хуваалцахаар хэд болох вэ? 10,000-ыг 2 хуваалцахаар хэд вэ? 5,000 ньютон. За тэгээд энэ дээр нэг зүйл анхаарал энэ дээр бид биеийн эзэлхүүн нь өгдөөгүй. Ямар бодис нь өгдөөгүй. Зүгээр бид энд ерөнхий нэг Архимедийн хүч эзэлхүүнээс хэрхэн хамаарх юм бэ гэдгийг үзэх гэж энд хэлбэрчилсэн. За
Одоо энд би бүгдээрээ орчихсон. Энэ 2-1-ээс одоо энд 1 метр хөвгөө нэгний нэг болж ирж байгаа юм шиг. Тэгэхээр хэд болох нь 10,000 метр. Тэгэхээр энд юу гэсэн дүгнэлт үзэх юм гэхээр Архимедийн үе чинь шингэний нэг биеийн эзлэхүүнээс шууд хамаардаг. Усанд орсон тал нь 3-1 ороход Архимедийн хүч үйлчлэн чинь бага байсан. За эндээс тооцоод гэдэг бага байсан төвчтэй энэ хоёрын дараа одоо энэ чинь хамгийн сүүлийнх нь биш. За энийг өрнөлтчих. Энэ ихнийх нь энэ хоёр шиг хасагдсан биш үү гэж. Энэ дараагийн энэ болох дээр сүүлийнх нь. За тэгэхээр бодолтой болчихсон. Ингээд зааж хэсэгтэй тийм.